Монгол улсын их хурл бол төрийн эрх барих дэд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцгүй улсын хурлд хадгалдаг. Гэтэл манай улсын их хурлын гишүүд хуулиа мэдэж чамдлан сахиж чаддаг болов. 2015 онд эрүүгийн тухай хууль шинжлэгдэн батлагдаж 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн байдаг. Тэрхүү хуулийн 14-ийн нэгт ялгарлан гадуурх тухай хэсэг орсон бөгөөд түүнд хүнийг нас хүйс, үндэс хусаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, бэлгийн болон хүйсийн баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдал зэргээр ялгарлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл манай хэд хэдэн улсын хурлын гишүүд үзэл бодлоо илэрхийлэх гэсэн нэрэн доор ялгарлан гадуурх тохиолдлуудыг хэд хэд гаргасан. ЛГБТ-ийг сонгогчид бид өнгөрсөн үедэд сонгуульд саналаа өгсөөр ирсэн, цаашиж гисэндээ өгсөөр л байх болно. Гэтэл бидний сонгох эрхийг үзэн ядалт, ялгарлан гадуурхалтыг түгээж нийгмийг хагаралдуулахад ашиглах нь ёс зүйтэй хэрэг мөн юм уу? Би дахин хуулиа мэддэггүй, хэрэгжүүлдэггүй, хүний эрхийг мэдрэмжгүй улсын хурлын гишүүд болон засгийн газартай болохыг хүсэхгүй байна. Улсын хурлын гишүүд тэдний ажлын албатууд хуулиа мэддэг, хэрэгжүүлдэг, түүгээр үлгэрэлдэг байх ёстой биш юм уу? ЛГБТ-ийг сонгогчид бид Монгол улсын иргэн болсныхоо хувьд сонгогдох бас шаардах хэрэгтэй. Сонгуулиар нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг уншаал өнгөрөх биш, тэдний хандлага, хүний эрхийн мэдрэмжийг бас бодолцож үзээсэй гэж хүсэж байна. Мөн улсын хурлын гишүүд нэр дэвшигчдэд хандаж хэлэхэд та болон та бүхнээс өөр маш олон хүмүүс энэ нийгэмд оршдог, амьдардаг, амьсгалдаг гэдгийг сандаг байгаасай гэж хүсэж байна. Баярлалаа.